За энэ маргаанд миний би улсын хурлын итгэмжсэн төлөөлөгчөөр оролцсон. За мэтгэлцээнд бас оролцсон байгаа. Тэгээд бичгээр үндслүүдийг хүлээж аваад уншаад ерөнхийдөө цэцгийн дүгнэлт маань жоох учир дутагдaltaй гаржээ гэж харж байгаа. Ялангуяа энэ дүгнэлт хэрвээ одоо биелэх юм бол ямар үр дагавар гарах вэ гэдэг дээр нэлээд учир дутагдaltaй дүгнэлт гарсан байна гэдэг. Тэр юу гэхээр яг одоо манай гишүүдийн хүндж байгаа ер нь бол улсын хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа байгаа. Үндсэн хууль дээр болон улсын хурал дээр бүрэн эрхийн буюу 4 жилийн хугацаанд иргэд олон нийтэд мэдээлэлээ хүргэх үүрэгтэй. Сая бас цэцгийн гишүүн маань энд танилцуулга хийж байна. Ер нь бол эрх зүйн хувьд улсын хурлын гишүүн энгийн 92 өөр субъектууд, өөр статустай субъектууд боловч сонгуулийн жил эхлэхээр энэ бол адилхан байх ёстой гэх. Тэгээ энэ дээр бол нөгөө цэцгийн гишүүд маань улсын хурлын гишүүн дараагийн сонгуульд нэр дэвших гэж байгаа одоо улсын хурлын гишүүн хоёрыг ерөнхийдөө бүгдийг ингээд холсон байгаа. Тэгэхээр дараагийн сонгуульд нэр дэвших зорилгогүй улсын хурлын гишүүний хувьд иргэд олон нийтэд хийсэн тайлангаа тавиад уулзалтаа хийх энэ эрхийг ч гэсэн ерөнхийдөө хязгаарлаж байгаа. За хоёрдугаарт бол энэ асуудал харах юм бол түрүүн бас ярьжсэн те бусад улс төрийн албан тушаалтнуудын асуудлыг тэгвэл яах вэ гэдэг асуудал энэ цэцгийн хурлын үеэр мэтгэлцээн дээр гарсан. Энэ асуудал дээр ерөөсөө хариулт бол цэцгийн дүгнэлт дээр байхгүй байсан. За тэгэхээр яг уу энэ хоёр улсын хурлын тухай хуулийн хоёр зүйл заалтыг тус бүр нь үндсэн хуулийн 4 зүйл заалтыг одоо зөрчсөн байна гэж шийдсэн байгаа. Нөгөө талдаа яг одоо манай Эрдэнэ улд гишүүний хэлж байгаа шиг те энэ улсын хурлын гишүүн тайлангаа тавих боломжийг нээсэн энэ заалт нь өөрөө тодорхой биш, шалгуур байхгүй байгаа нь бусад одоо зарим улс төрчдийн хувьд үүнийг буруугаар ашиглаж сонгогчдыг өөртөө татах ийм эрсдлүүдийг үнэхээр дагуулж байгаа нь үнэн. Тэгээ өөрийнхөө сонгогдсон биш тойрогт те тойрог томорсноор очиод тайлангаа тараадаг. За бүрвдарч гишүүн бол өөрөө бүр хэлж гин те тайлантайгаа хамт мөрийн хөтөлбөрөө тараадаг гэд. Мөрийн хөтөлбөр бол жинхэнэ сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажил сурталчилгааны хугацаа эхэлсний дараа тараах ёстой юмыг тайландаа нэгтгэж тарааж гин. Ингэснээр сурталчилгаагаа ерөнхийдөө хийгээд эхэлсэн байна гэдэг ийм асуудлууд бол үнэхээр тавигдж байгаа. Тэгээ энэний гол асуудал нь юу вэ гэхээр энэ хөндөд байгаа зүйл заалтууд маань өөрөө тодорхой бус байна. Улсын хурлын гишүүн үнэхээр тайлангаа тавьж болохч тайлангийн агуулга нь ямар байх юм? Яачих юм бол улсын хурлын одоо сонгуулийн сурталчилгааны агуулга руу явах юм? Юу хийж болохыг ганцаараа очихч болох юм уу? Эсвэл өөр одоо горилгчийг ингээд агуулчч танилцуулаад байж болох юм уу гэдэг юм ерөөсөө байхгүй байгаа учраас энэ цэцгийн маргаанд мэдээлэл гаргагчдын зүгээс ч гэсэн энийг л тодорхой болгоод өгөөч. Тайлангаа тавихын зүй ёсны хэрэг юм аа. Гэхдээ тайландаа үнэхээр улсын хурлын гишүүний хувьар хийсэн ажиллаараа л одоо хязгаарлаач бити сонгуулийн сурталчилгааны агуулгыг оруулаач гэд энийхээ дагуу сонгуулийн сурталчилгаагаа хийгээч гэдэг асуудлыг тавьж байгаамаа. Тэгэхээр яг уу миний хувьд бол энэ одоо үндслүүдээс нь тодорхой буюу зөвхөн одоо энэ хууль зүйл заалт маань тодорхой бус байна. Ийм учраас үндсэн хуулийн бас хуулиа боловсронгуй болох шаардлагатай байна гэж харж байгаа. Тэгэхээр өнөөдөр бас чуулган сууж байгаа улсын хурлын эрхэм гишүүдтэй хэлэхэд байнгын хорон дээр бол 8 санал хураалт явсан. За 8 санал хураалт нь 2 одоо зүйл заалтын тус бүр үндсэн хуулийн 4 зүйл заалтыг зөрчсөн гэсэн ийм санал хураалт байсан. Тэгэхээр ялангуяа 1 болон 5 дугаар санал хураалтыг бид нар байнгын хорооныхоо одоо санал дүгнэлтийг дэмжихгүй буюу үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээн авч энийгээ бас хууль тогтоомжоо боловсронгуй болгоё. Харин 2, 3, 4 За номжим гишүүнд 1 минут нэмж өгье. 2, 3, 4, 6, 7, 8 дугаар асуудал буюу одоо энийг бол албан тушаалаар нь ялгуулсан байна ч гэдэг юм уу те үндсэн хуулийн энэ зөрчлийг бол бид нар хүлээж авах боломжгүй маа. Хэрвээ энэ үндслээр бид нар бас энэ одоо цэцгийн шийдвэрийг хүлээгээд авчих юм бол бидний хувьд нөгөө сонгуулийн кампанит ажил, сонгуулийн сурталчилгааны хугацаа гэдэг юмний утга учир одоо алдагдчих юм байна. Бүх иргэд ерөнхийдөө ажлын тайланд тараагаад ингээд сонгуулийн сурталчилгааны маягийн одоо уулзтууд хийгээд ирэх юм бол бидний хувьд сонгуулийн сурталчилгааг 18 хоногт хийн гэсэн энэ хугацаа ямар ч утгагүй харин ч одоо сонгуул маань их удаан үргэлжилдэг, кампанит ажиллаа их удаан хийдэг, санхүүжилт их гардаг ийм одоо байдал руу шилжих эрсдэлтэй байгаамаа. Тэгэхээр улсын хурлын гишүүдтэй байнгын хорооны саналын 1, 5 дугаар саналыг одоо дэмжихгүй
байнгын орооны дэмжээгүй саналыг дэмжихгүй байж унгаж өгөөд бусад саналыг дэмжиж өгнө үү гэдгийг уриалж байна. За Ганбатын Очир утгач хүн.